Бид Баянбол дүүргийн баялаг бүтээгчид. Бид Сүхбаатар дүүргийн баялаг бүтээгчид. Бид Сонгон хайрхан дүүргийн баялаг бүтээгчид. Сүхбаатар дүүргийн баялаг бүтээгчид. Бид Баянзүрх дүүргийн баялаг бүтээгчид. Бид Сүхбаатар дүүргийн баялаг бүтээгчид. Бид Хангол дүүргийн баялаг бүтээгчид. Баялаг бүтээгчдийг дэмжин төсөл хөтөлбөр үзэгч та бүхэндээ сонгон хайрхан дүүргийн бас нэгэн баялаг бүтээгчийг танилцуулах гэж байна. Монголдо хүүхдийн хувцсаар дагнан үйлдвэрлэлээ эрхэлж байгаа Цагоё брэндийг танилцуулж байна. Өнөөдөр хүн болгон л брэнд ярих болсон. Тэгвэл Монголын тэр дундаа хүүхдийн хувцсаар шинэ брэнд гаргаж Монголынхон хүүхдийн хувцсны зах зээлд аль хэдийн танил болсон. Цагоё зөөлөн оюутлын үйлдвэр нь 2006 оны 7 дугаар сард анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм а. Манай үйлдвэр нь 2006 онд 10 оюутлын машинтай 10 хүний ажлын байртай үйлдвэрлэж байж одоо сая 2014 онд Чингис ухаандаас хөнгөлөлтөө зээлээд 60 хүний ажлын байр болон үйлдвэрээ өргөжүүлээд ажиллаж байна. Ер нь бол манай үйлдвэр хүүхдийн хувцсны чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг. Үндэсний болон Европ хувцас тэгээд одоо нийхий одоо хүүхдийн өмсөх бүх төрлийн гутлаас бас бүх төрлийн зөөл аяллыг үйлдвэрлэлээ эрхэлдэг. Гол нь бол манай сургуулийн насны хүүхдэд чиглэгдсэн. Тэр дундаа бас цэцэрлэгийн насны хүүхдийн их үйлдвэрлэх боломжтой. Цагоё хүүхдийн хувцсны үйлдвэрийн захирал анх гэрээр зөөлөн оюутал хийж өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг байжээ. Улмаар захиалагч их орж ирэх болж өөрийн гэсэн үйлдвэртэй болохыг эдмэлзэж зөөлөн оюутлын зах зээл дээр хамгийн их эрэлттэй байгаа хүүхдийн хувцсны үйлдвэрийг нээх болсон юм. Ингээд үйлдвэрийн хамгийн ихний бүтээгдэхүүн нь Октийн Энжелс брендийн цамцайсан юм а. Манайх бол ер нь бол Монголдо хүүхдийн хувцсны төрөлцсөн үйлдвэрлэлээр бол ер нь бол нэлээд давуу гэж бодож байгаа. Борлуулалтын зүг бол Нарантуул захын дөрөв хувцсны 523, 24, 25 дугаар лангуу үлгүүрийн 19 мөн нөгөө Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн төв бол одоо шөнийн худалдааны төв гэж тэнд Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн худалдааны төв гэсэн тэнд 3.19 гэсэн павильон манайха худалдаагаа борлуулж байгаа. Манай үйлдвэрлэл нь бол ер нь бол Октийн коптер бол нэлээд сайн одоо энэ Улаанбаатар хот төдийгүй аймаг сумуудад ер нь нэлээд сайн борлуулалттай байдаг. Үүний хувьд бол ер нь бол харьцангуй ер нь зах зээл дээр бол ер нь боломжийн үнэтэй гэж байна. Ерөөсөө манай коптер ерөөсөө 15,000-аар гардаг. Тэгтээ бол хужаагийн материал дээрээс бол шал ангид Пош коптны материалаар хийгдсэн Октийн коптер бөөсөхгүй, сэмэрэхгүй, урагдахгүй, өнг алдахгүй гэдгээр бол хүмүүс бол маш сайн мэддэг. 3 хос нь бол манайх 35-аас 45 мянган хооронд гардаг. Энэ нь бол яг нөгөө үйлдвэрлэж байгаа даавныхаа үннээс шалтгаалаад үнний өөрчлөлт нь янз бүр. Тэрнээс гадна арзмараас шалтгаалаад бас үнний өөрчлөлттэй байгаа том жижигсэн болж байна. Хүүхдийн хувцсны худалдаа улирлын чанартай байдаг гэж хэлж болно. Учир нь 8 сарын дунд үеэс эхлээд хичээлийн шинэ жилдээ давхцуулан валютын ханш өсч хойд урд хөршөөс орж ирэх хүүхдийн хувцсны үн тэнгэрт хаддаг байна. Гэхдээ энэ дундаас хүүхдийн биеинд хашил өгөхгүй хүүн даван материалаар хийгдсэн оюутал сайтай гэд хүн болгоны хайсан зүйл тийм ч хямд биш байдаг. Тийм ч болохоор энэ үед Цагоё хүүхдийн хувцсны үйлдвэрийн ачаалал нэмэгдэж тус үйлдвэрийг зорих эцэг эхчүүд ч мөн ихсдэг байна. Одоо манай оруулж ирсэн тоног төхөөрөмж бол одоо Японы брендээр үйлдвэрлэсэн Шанхай Жари гэсэн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон байгаа. Энэ тоног төхөөрөмжөөр бол манай одоо ердийн оюуных байна. Энэ компьютертай шулуу ажлах байна. Тэгээд тахир зүйт байна. Одоо Юпог өмнөдний хормой хөвөрлөгөөний машин. Тэгээд өшөө компьютертай Питлийн машин байна. Бүхэлгөөний машин байна. Наалтны каптел эндөө байна.
прессер индүү байна, кафтар. Энэ бол одоо 2 хүний бүтээлийг үйлдвэрийн дамжлагыг бүх индүүг бол ерөөсөө ганц энэ маш индүү бол ерөөсөө хангалттай. Цагуяа хүүхдийн хувцсны үйлдвэр нь хүүхдийн хувцсны материал Хонконгоос авчирдаг байна. Давуу материалаар охидын цамц хослол, даашинз, эрэгтэй хүүхдийн 3 хос, гоёлын хослол, даашинз гэсэн нэр төрлийн бүтээгдэхүүнийг хийж байна. Хүн цэцэрлэгийн болон сургуулийн сурагчдын захиалгад хослол, цамц, юбг, Монгол дээл хантаа зуужийг хийдэг байна. Татварын хувьд бол ер нь бол үндэсний үйлдвэрлэгчдийг аль болох татварын уян хатан бодлого барьж ажиллавал биднэрт бол одоо жишээлбэл хүмүүстээ өгөх цалин мөнгнөөсөө авахуулаад бүх юмдаа одоо тэр хөнгөлөлт идүүлсэн цагтад бид нэр бүх юмдаа зарцуулах мөнгө ч гэсэн арай илүү оногдох юм бол үйлдвэрлэл илүү сайн хөгжинэ. Үйлдвэрлэл хөгжснөөс улс орн ч гэсэн илүү сайн хөгжинэ гэж боддог. Цагуяа үйлдвэр нь мөн сургуулийн сурагчдын 4 хувцсны гүйцэтгэх компаниар сүүлийн 3 жил ажиллаж байгаа туршлагатай хамтал юм. Үйлдвэрийн хүчин чадал өдөрт 16-аас 20 хүн бүрэн ажиллах хүчин чадалтай бөгөөд өдөрт Angels брендийн охидын цамц 80 ширхэг, эрэгтэй хүүхдийн 3 хос 50-ыг үйлдвэрлэх бүрэн хүчин чадалтай юм а. За энэ хүүхдийн хувцсанд гарч байгаа энэ юуп 3 хослол, тараачхан цамц, үндэсний хувцс гэдэг ер нь бүгдийг нь л ойдог доо, бүхэл дамжлагаа юм доо. Энэ дараад бол 2 жил болж байна. Монголда баялагийг бүтээх ер нь боломж байж хаа заавал ягаад тэр гадныханд очиж боол болох ёстой гэж ер нь тийм л бодолтой байдаг. Монголчууд ч бас юмыг сайн хийдэж штэ. Их чадвартай монголчлох гэж ярьдаг шүү. Юмыг ер нь өөрийн болгох чадвартай. Ер нь бол эвсэг ер нь бол их нийтчүү. Тэрийг очи, энийг очи, чи энийг очих таа гэх юм бол ер нь үгүй мөгөө би чадахгүй. Миний дамжлага биш миш гэж хэлэх ер нь хүмүүс ерөөсөө байдаггүй. Тгийгээл аваад байцгаад. Ер нь бүхэл дамжлага бүгд л ойч чадна. Чадахгүй дамжлага байна уу мань уу гэсэн бол асуудал байхгүй. Манай захирал бол нэг үрчлэн айгүй гоё зааж өгдөг. Хүн сурахгүй байхаа аргагүй зааж өгдөг. Үйлдвэрийн захирал оюун чимэг ажилчдаа бүгдийг нь сургаж ажил авдаг байна. Тэрээр өөрөө ойдолчин болохоор ажилчдаа нэг бүрчлэн шулуун ойдол, хэрэгсний машин, товчны нүх гаргагч, хөвөрлөгөөний машин гэд бүхий л машин дээрээ сургадаг байна. Тийм ч болохоор цагуяа үйлдвэрийн ойдолчид бүгд хөрвөх чадaltaй бүхий л машин дээрээ ойдлоо гүйцэтгэж чаддаг байна. Хүүхдийн хувцас бол дандаа хараад байхад гаднаас орж ирдэг. Тэгэхээр би дотооддоо үйлдвэрлэж дотоодынхаа хүүхдүүдээс өөрийнхөө чадах чинээгээр үндэснийхээ үйлдвэрлэлээр дэмжиж ажиллавал илүү юм аа гэдэг үүднээс энэ хүүхдийн хувцсыг төрлийг барьж авсан. Нэг гэвэл хоёр гэвэл хүүхдийн хувцас бол томооны хувцсыг бодвол тийм ашиг орлого өндөр биш ээ. Яагаад гэвэл хүүхдийн хувцсыг томооны хувцс шиг илүү их өндөр үнэтэй материалаар өндөр үнэтэй гаргая гэхээр хүүхд чинь амархан өснө, торин, авсан хувцас нь амархан багдана. Тийм учраас бас хүүхдтэй тааруулж уян хатан бодлоготой өндөр биш. Гэхдээ бүр нэг хямдхан ч одоо хайшин хямдхан гэхээр бүр л муу материалаар чанаргүй юм л хийгдэг болно. Тэгэхээр хүний эрэлт хэрэгцээг хангаж болохоос хүн авч болохоос үнэн тохируулсан хүн хэрэгж болохоор чанарлаг материалаар тодорхой хэмжээний үнэтэйгээр л хүүхдийн хувцсыг үйлдвэрлэх нь ерөн зүйтэй юм аа гэсэн бодлого чиглэлж байна. Үйлдвэрт захиалга орж ирэхэд тухайн захиалагчаас биеийн хэмжээ авч эсвэрийн загвар гарган материалаа эсгэн ойдолт өгдөг байна. Ингээд бэлэн болсон бүтээгдэхүүнийг захиалагчид өгч ойдол, товч, хэрэгс гэд бүгдийг нэг бүрчлэн шалгадаг байна. Хэрэглэгчдээс цагуяа үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүний ойдол, чанар сайн гэж үнэлдэг нь ч мөн эдний ажилчдын нэг бүрчлэн ойдлоо шалгадаг чин сэтгэлийн илэрлэгтэй. Ойцоо юм харж байхад ч гэсэн ингээ заалан дөлгөөтэй байгаа ажлаа харж байхад ер нь бахархын шүү. Гоё юм шүү. Тэгээ бас бахархын хажуугаараас энийг ингэж ойх юм байна, тэгж ойх юм байна, засах юм байна гэсэн юм бас мэрсэр гардаг. Тэр мэрийгээ өөрөө хараад өөрөө дараагийнхаа ойдолтой анхаарал тэгэл явдаг та. Тэр манай компани нэрийг жоох андуурах тал байдгийг цаг уу юм уу гэж болгоод асууж идэв юм. Хятад нэртэй мэртэй гэж тим компани юу лээ, хар шашхтай компани юу лээ гэл тэр их давгуул гоё ойдолтой чанартай материалаар ойдог чанартай ер нь ойдол нь их цэвэрхэн гардаг.
гэж хүмүүс ирж хэлжээсэн одоо би. 2014 оны судалгаагаар бүгд найрамдах хятад ард улсаас Монголд жилд нэг удаа 10 тэрбум төгрөгөнд хүүхдийн хувцас орж ирдэг гэсэн мэдээ байдаг. Тэгвэл хүүхдийн хувцсны үйлдвэр Монголд илүү хөгжиж, эцэг эхчүүд үндэсний үйлдвэрлэгчээс сонголтоо хийдэг бол гадаад руу жил бүр урсах 14 тэрбум төгрөгийг ядаж 50% их орондоо үлдэх боломжтой юм а. Цаашдаа манай хотод тэгэл ер нь л үйлдвэр өшөө өргөдгөө өшөө Монголдо хүүхдийн хувцасны том үйлдвэр болцолт өргөжин тэлхэл чин ирмэлцэлтэд ажиллаж байна да. Цагаан юу хүүхдийн хувцсны үйлдвэрлэн цаашид хүүхдийн нэр төрлийн брэнд бүтээгдэхүүнийхээ тоог нэмэх, өөрийн гэсэн нэрийн барааны дэлгүүртэй болох чин зорилго тавин ажиллаж байна. Цагаан юу гэдэг нэр нь үйлдвэрийн захирал хүүхдүүдийн нэрний эхний үсгийг нийлүүлж өгсөн болохоор хүүхдүүдийн заяа түшиж, үйлдвэр маань өдрөөс өдөрт хөгжин өргөжөж байна гэж хэлжсэн юм. Баянмол дүүргийн баялаг бүтээгчид. Бид Сүхбаатар дүүргийн баялаг бүтээгчид. Бид Сонгон аймгийн дүүргийн баялаг бүтээгчид. Сүхбаатар дүүргийн баялаг бүтээгчид. Бид Баянзүрх дүүргийн баялаг бүтээгчид. Бид Сүхбаатар дүүргийн баялаг бүтээгчид. Бид Хамуул дүүргийн баялаг бүтээгчид.